Манай эртний 203 онд Ромын төр Перпетуа гэх 22 настай Христэд итгэгч эмэгтэйг баривчилжээ. Гол асуудал нь тэр Есүсийг хүндлэн мөргөж байсан нь биш. Харин түүний гэмт хэрэг нь зөвхөн Есүст л хүндлэл өргөж байсантай байсан. Тэр бусад бурхтад мөргөхөөс татгалцсан. Үүнээсээ болж тэр буруутгагдж үхлийн ял хүлээсэн байдаг. Зөвхөн Есүс л бурханд хүргэх зам юм гэсэн энэ аюултай санааг христч партикуляризм гэж нэрлэдэг. Энэ үзэл нь 2000 жилийн тэртет скандал гэж үзэгдэж байсан шигэ өнөөдөр ч гэсэн дуйланд хэрэг хിവэрэ байгаа юм. Харин нөгөө талд шашны плюрализм нь дэлхийн бүх шашин бүгд хүчин төгөлдөр гэсэн ойлголт юм. Есүс бол тэр олон замуудын нэг нь л юм гэж хэлдэг. Зарим плюралистууд хэлэхдээ бүх шашин ерөнхийдөө адилхан юм. Тиймээс тэд бүгд үнэн юм гэдэг. Гэхдээ энэ бол андуурал гэдэг нь ойлгомжтой. Гол шашнууд ихэнхдээ хоорондоо зөрчилддөг. Жишээ нь Ислам, буддизм хоёрыг харъя. Ислам бурхан бол бодгол, тэр дэлхийг бүтээсэн, хүн бол нүгэлтэй, хүн мөнхөд диваажинд эсвэл тамд явна. Аврал бол итгэл ба сайн үйлсээр ирнэ гэж үздэг. Харин буддизм энэ бүхнийг эсэргүүцдэг. Тэд бодит байдал бол бодгол биш. Дэлхий бүтээгдэггүй. Хүн бол нүгэлгүй. Хүн гэдэг бол бие гэх юм биш. Амьдралын зорилго аврал биш харин үгүй болох юм. Энэ хоёр ертөнцийг үзэл хоорондоо зөрчилдөг болохоор тэд хоёулаа зөв байх боломжгүй. Үнэн дээр дэлхийн бүх шашин нөгөөдүүлтэйгээ зөрчилддөг. Тиймээс тэд яагаад ч бүгд зөв байх боломжгүй юм. Зарим шашны плюралистууд харин бүх шашнууд худал. Тэд бүгд хүчин төгөлдөр гэхдээ бүгд худлаа. Тэд үннийг эрен хайж буй хүндрэлтний соёлын илэрхийллүүд юм гэж үздэг. Гэхдээ үүнийг яагаад үнэн гэж хэлэх гэж? Яагаад ямар нэгэн шашин яг зөв байж болохгүй гэж? Шашны плюрализмын аргументуудыг наривчлан харуул. Тэдний зарим нь логик алдааны сонгодог жишээ байдаг. Жишээ нь тэд хэлэхдээ хэн нэгэн хүн Христ итгэлэл үнэн бөгөөд бусд нь буруу гэж итгэж байгаа хүн бол сэхүүн бардам юм. Тиймээс Христ итгэл бол худал юм гэж хэлдэг. Энэ бол логикийн ad hominem гэдэг алдаа юм. Энэ нь тухайн хүний үзлийг буруу болгохын тулд тэр хүнийхээ зан чанар руу дайрдаг алдаа юм. Учир нь үзэл бодлын үнэн эсэх нь тухайн үзлийг баримталж байгаа хүний зан чанараас шалтгааллахгүй. Жишээ нь бардам хүн хорт хавдрыг идэх аргыг боловсруулсан бай. Тэр хүний бардамнагч зан нь тэр хүний хэлж буйг буруу болгохгүй. Түүний хөөрөв зангаас болж та эмчилгээгээ хийлгэхгүй гэхгүй биз дээ. Мөн энэ эсэргүүцэл бол хоёр талдаа эртээ сэлэмтэй адил юм. Плюралистууд бас өөрсдийнхөө үзлийг зөв харин бусд нь буруу гэж хэлдэг. Хэрэг бусдын үзэл бодлыг буруу гэж бодох нь сэхүүн бардамыг илтгэж байгаа бол плюралистууд өөрсдөө ч бас энэ буруу шаалтад орох болно. Өөр нэгэн плюралист аргумент байдаг. Шашин гэдэг бол соёлтой хамаатай. Хэрв та Пакистанд төрсөн бол та бараг л мусульман байх магадлалтай. Хэрв та Ирландд төрсөн бол та католик хүн байх магадлалтай. Шашны итгэл үнэмшил нь соёлоос хамаардаг болохоор тэд объектив үнэн биш юм. Энэ бол логикийн генетик алдаа юм. Энэ нь тухайн үзлийг буруутгахын тулд яаж тэр үзлийг олж авсан бэ гэдгийг харуулах гэж оролддог. Энэ бол алдаа юм. Учир нь тухайн үзлийн үнэн эсэх нь тэр хүн яаж ийм итгэлд ирснээс шалтгааллахгүй. Жишээ нь та эртний грект төрсөн бол нар дэлхийг тойрон эргэлддэг гэж итгэх болно. Энэ нь таны одооны мэдэх дэлхийн нарыг тойрдог итгэлийг буруу болгох уу? Үгүй. Мөн энэ эсэргүүцэл бол хоёр талдаа эртээ сэлэмтэй адил юм. Хэрв шашны плюралист Пакистанд эсвэл Ирландд төрсэн байсан бол тэр шашны партикуларист байх байсан. Гэхдээ тэр шашны плюралист байгаа нь тэр өнөөгийн барууны орон төрснөөс шалтгаалсан гэсэн үг юм. Тиймээс энэ нь бас объектив үнэн биш юм. Эдгээр алдаатай эсэргүүцлүүдийг хажуу тийш нь тавьчих бол христч партикуларизмын эсэргүүцэж буй илүү нухацтай эсэргүүцлийг харахад тустай юм. Христийг хизээж сонсоогүй хүмүүсийн талаарх асуудал. Хэрв Есүс бурхан руу хүрэх цор ганц зам юм бол хизээж сонсож байгаагүй хүмүүсийн хувь тавилан юу болох вэ? Тэдэнд ямар ч найдвар байхгүй гэж юу? Хариулт нь хизээж сонсож байгаагүй хүмүүст найдвар бий. Библи хэлэхдээ бурхан бүх хүмүүст хайртай бөгөөд бүх хүнийг олж мөнх амьдрал хай болоосоо гэж хүсдэг. Тэрээр бүх хүн аврагдаж үнний мэдлэг рүү ирээсэй гэж хүсдэг.
Учир нь ганц Бурхан байна. Мөн Бурхан ба хүмүүсийн хоорондох ганц зууч хүмүүн болох Христ Есүс байна. Дараагийн видеонд Бурхан хэрхэн бүх хүнд замыг гаргаж өгсөн тухай тайлбарлана.